гадаа юм. Тэгээ би зүгээр ийм л юм асуух гэсэн. Ер нь цаашдаа төсөв суулгаад ингээд оюутнуудын стипендийг төр төлдөг болоод Монгол Улсын боловсролын систем төрийг одоо юм уу усаас ингээд 100% одоо хангадаг ийм рүү явах гээд байгаа юм уу? Эсвэл одоо хувийн гэдэг нэг бизнесийн гэдэг чиглэлээр явах гээд байгаа юм уу гэдэг би дахин асуух гээд байна л да. Тэгэхээр би дахиад хэлээ л да. Англид болоод ирсэн хувийнхан компани юу сургуулиуд нь сургуульд өнд чанартай тэгээ үнэтэй ч байдаг. Төрийнх нь усаас хангаж байгаа сургуулиуд нь харин ч чанартай болов яригээд одоо яриад гүйж байгаа. Хувийн компани, хувийн сургуулиудыг төлбөрийн төрийн нэг бослог гаргахаар нь доош нь татдаг, дээш нь болгодог энийг болмоор юм шиг байна. Хувийнхан байх ёстой бол тэгээд сургуулиуд нь байх ёстой тэр боломжийг гаргаж өгөх хэрэгтэй биш үү? Одоо өнөөдөр бол яамныхан сайд нь өрдөөсөө нэг 100 гаруй сургуулийн нэмж лиценз олгоогүй гэж яриа суугаад болохоос нөгөө буулгах чадахгүй гадаг. Багасгаж олигдож чадахгүй гай. Нөгөө хувийнхан сургуулиуд нь одоо нэг хэдэн нэг захирлууд гэдэг баахан хүмүүсээр гарч ирээд тэжээдэг л болцсон. Эцэст нь яах вөхөр төрөөс нөгөө нэг сургуулийнхын хүүхдийн тоо монд нь одоо юу гэлээ нэг дандаа нэг одоо ингэж мөнгө төгрөг өгдөг. Төрийнхэн юм дээрээс нь. Тэгээ одоо хувийнхан ялгагдахааргүй болцсон. Төрийн сургуулийн ялгагдахааргүй болцсон. Дандаа мөнгнүүд нэмж өгч байна. Одоо дахиад татаасууд өхөн л дээ нэмж. Тэгээд дэсээ нэг 100 хэдэн сургуулиуд буудагчгүй багсдагчгүй тэнд байж байгаа хэдэн захирлуудад тэнд байж байгаа хэдэн өмчлөгч хувийнхан нөхдүүдийг зүгээр амьдрдаг л их усрын бий болгоод өгсөн. Нэг сонгодог утгаар явах байгаад шүү дээ. Би одоо өнөөдөр ингээд улсын төсөвт мөнгө суулгаад энэ орж ирэх гэж байгаа бол ягаад гадаадын засан газар хоорондын гадны мөнгөөр болохоор хүүхдүүд шалгалт өгөөд сайн сурлагатай хүүхд нь орж болоод байгаа юм би. Тийш явж болдог. Ягаад дотоодын нэг татвар төлөгчдийн мөнгөөр болохоор дураараа бүгдэнд нь ингээ хавтгаад өгье гэж ярих гэдэг. Гэхдээ энийгээд яа л да. Тэгээд Отхон баяр сайд бол наадах нь даривчаа шийдэхгүй байгаа шүү дээ. Боловсролын яам ердөөс шийдэхгүй нэг би хараад байгаа байхгүй. Гэхдээ энийг нэг талд нь гаргал та. Тэгвэл хувийнхны дээд сургуулийнхныг ердөөс тэр ховд нь олгоо тэр үн мөнөж хангалттай нэмдэг энэ тэр. Тэгээд тэр чадaltaй нэг юм уу гэдэг юм уу одоо юу байдгийг тэр төлөх боломжтой тийшээ орё гэсэн нэг үдэнд л оргол тээ. Ингэж энэ төрийнх нь хувийнх нь ялгаж салгаж өгөн тэр өгөхгүй болохгүй байгаа шүү дээ. Өнөөдөр төрд нэг өдөөс өмнө 2 цаг багшилж чаад хувь руу маргааш нэг өдөөс хойш нь гүйж очдөг эмнэлэгдэж адилхан ийм тогтолцоо байгаа шүү өнөөдөр. Боловсролын системийг эсвэл одоо төрөөс таадаг болгоё 100%. Эмнэлгийг эсвэл төрөөс таадаг болгоё. Эсвэл тэр хувийнхэн шугамар нь явуулъя гэж би дахин хэлэх гээд байна. Энийг сонгоод энэ системээс сайжруулж өгөхгүй бол энэ бүтэхгүй. Дайлангуй тэр хүний хөгжил сангаас нь сангууч энэ гэх юм бол бүр бүтэхгүй би дахиж хэлэх гээд байна. Яагаад энэ ахмад хүмүүс хөгжчүүл бол оюутан хүүхэд байхгүй. Нийгмийн даатгалч эрүүл мэндийн даатгал төр төлөх шаардлага байхгүй хүмүүс. 21,000 аваа сууж байгаа өөр ямар ч юм авахгүй нөө сая 500 үлдсэн мөнгөний ямар хэлбэрээр өгөх гээд байгаа юм гэхээр ахмадуудаа юу ч хэлж чадахгүй суугаад байгаа шүү өнөөдөр. Энийн засан газар шийдэхгүй байгаа. Гэсэн мөртлөө дэрсэн оюутан хүүхдэд бол тийш нь өгчий гэж яриад байдаг. Тэгээ бүгдээр яриад байгаа шүү. Оюутан байгаа хүүхдүүдтэй айл бол өнөхөр оюутныхаа шугамаар нь үнэхээр дэрсэн. За батлах хариулах уу Отхон баяр? Би хариуллаа. Энэ юуны нэгдүгээрт эрхэм гишүүний мэдээлэл жоохон буруу байх шиг байна. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас хувийн хвшлийн дээд сургуулиудын үн төлбөртэй оролцож байгаа юм бол байхгүй. Зөвхөн төрийн өмчийн сургуулиудын үн төлбөрийн асуудалд бол оролцдог. Оролцохдоо бол сургуулийнхаа сургуулийн төлбөрийг нэмэхдээ бол инфляцийн төвшингээс дээш нэмж болохгүй л гэсэн зарчмын байр суурь илэрхийлж оролцож байгаа. Оролцож байгаа үндэслэл нь бол төрийн өмчийн сургуулиудад бас тодорхой хэмжээгээр төрийн дэмжлэг очдог. Зардлын тодорхой хэмжээгээр төр бас төлж байгаа учраас би төр эргэж шаардж байгаа юм. Хувийн хвшлийнхэнд бол өнгөрсөн жил ганцхан шаардлага тавьсан. Тэр нь бол хүний хөгжил сангаас оюутны 500,000 сургуулийн төлбөрийн 500,000 олгодож эхлэх гэж байгаатай холбогдуулаад төлбөрөө эхний 4 сараараа бодож аваа гэдэгт ийм шаардлага тавьсан. Энэ бол нийтлэг гарсан шаардлагын хүрээнд байгаа гэж бодож байна. Хоёрдугаарт юу дөрвтэй ажил хийхгүй гэдэг шүүмжлэлийг ойлгож байна. Ер нь бол 154-ийг 111 болгосон. 43 гэдэг бол 3.1-ийг бол одоо
хаашаа нэмэхийн төлөө ажилланаа. Гэхдээ бас арайч дөрвтэй биш гэж хэлэхгүй баха. Сургууль хаах болгонд ард талд нь олон зуун оюутны хөвлөө байдаг учраас ингээд нэг өдөр бүгдийг сүнгэнүүлж бас болохгүй байгаа гэдгийг ойлгорой гэж ингэж хүсэх байна. За дотоодын дээд сургуульд болохоор ингээд шалгалтгүй орчиж чинь гэж шалгалт орж байгаа. Одоо 6 сарын 17 18-нд элсдийн ерөнхий шалгалт авна. Элсдийн ерөнхий шалгалтаар авч байгаа босоо оноонууд сургуулиудад бид нэр тавьдаг. Төрийн хувийн эмчийн сургуулиуд бол бид нар босоо онооны шаардлага тавьдаггүй. Төрийн эмчийн сургуулиуд бол төрийн эмчийн сургуулиудын захирлуудтай үр дүнгийн гэрээ байгуулахдаа босоо онооны төвшинг тухайн хичээлийн жилд нь тэдэн хувирах өгсөн байх ёстой гэдэг ийм шаардлага тавьж бид нар гэрээг эдгээ ингэснээр бол бас одоо сурлага сайтай оюутнууд нь орох юм нөхцөл болцоо бүрдэн гэж бодож байгаа хувийн хвшлийн сургуулиуд бол бас яг тийм журмаар явах ёстой гэж ингэж бодож байна.